Бүгдэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Намаа Бэлгүн гэдэг. Өнөөдөр энэхүү бичлэгээр би 12 төрлийн KitKat амсаж үзэх болно. Энэ видеоны хамгийн сүүлд нэгэн сюрприз байгаа учраас та бүхэн дуустал үзээрэй. За, хамгийн эхний KitKat нь болохоор ханиадны юмны амттай KitKat байгаа. За, та бүгдээрээ амсцгаая. Энэ нь болохоор нөгөө хөл бөмбөгийн Ачаа. Миний хомс. За. Ямар юмний өмштэй юм бэ? Ой, ямар зон юм бэ? Амар гаатай KitKat идэж байгаа юм санагдаж байна. Энэ KitKat нь болохоор би 10-аас 2 оноо. Их зүйл бол биш үү? Жишээх нь болохоор васабины амттай юм. Ямар сэжиг юм байна. Ингээд ихтэй амсдахад нэг юм сонирн байж таа сүүлдээ нэг юм балиар нэг сонирн. Энэ KitKat нь болохоор би 10-аас 2 оноо. Дараагийн KitKat нь болохоор нөгөө цитрус амттай. Ням гашгүй юм байна. Хойч юм уу? Лимоны бафчиг амттай юм байна гэдэг. Тэрнээс арай жоохон хүчтэй амттай. Гэтэ ингээ эдсэн чинь шууд ингээ хойрлоод шүүс гооч. Энэ KitKat нь би 10-аас 7 оноо. Дараагийн KitKat нь болохоор энэ KitKat байгаа. Энэ нь болохоор чихэрлэг төмсний амттай. Sweet potato. Тэр амар гоё. Нэг барбиник шиг. Чиний юмштай. Чорон дотор крем хийсэн юм шиг тийм юмштай юм. Энэ KitKat нь би 10-аас 5 оноо. Дараагийн KitKat нь болохоор үзээлхний cheesecake-ний амттай KitKat байгаа. Нэмэ гоё чихэрлэг үнэртэй юм байна. Амтны ч гэсэн амар гоё юм байна. Tasty. Нэг cheesecake. Нэмэ гоё сандагчлаа гэж. Энэ KitKat нь болохоор би 10-аас 8.5 оноо. Дараагийн KitKat болохоор энэхүү red bean буюу улаан шошны амттай KitKat байгаа. Гэхдээ ер нь амар Аз хүмүүс улаан шошинд аягүй дуртай байдаг. Би жоохон дургуултай амар заасан настай. Нэмэр заваа юм байна. Баас шиг. Баас амсч үзээгүүтэй гэхдээ баас шиг амттай юм байна. Нэг иймэрхүү амттай хаа. Энэ KitKat нь болохоор би 10-аас 6 оноо. Бас учраас 3 оноо. Дараагийн KitKat нь болохоор энэ яблоны амттай KitKat байгаа. За гол үзээд андаа алимны дуртай. Амар гоё нэртэй юм байна алимны. Нэг алимны сок ямар нэртэй байдаг тийм нэртэй юм байна. Very nice. Энэ KitKat нь би 10-аас 9 оноо. Дараагийн KitKat нь болохоор хуурсан цайны амт, ногоон цайны амттай. Kyoto-гийн хуурсан цай, ногоон цайны амттай KitKat байгаа. Тэгээд амстай. Нөгөө нэг цайны нөгөө ханд байдаг штэ ханд тэрийг усан тэгээд уухлаар амтдаг тийм амттай. Гэтэ гоё юм байна. Энэ KitKat нь болохоор би 10-аас 8 оноо. Дараагийн KitKat нь болохоор энэхүү Японы сакены амттай KitKat байгаа. Өөм бүр амар ахны өдөрт. Тэгвэл ахны л авчихсан. Юу нэг ахнадгүй юм л дээ. Энэ KitKat нь би 10-аас 6 оноо. Ерөнхийдөө бол амтж үзэхэд аягүй сонирхолтой байлаа. Хамгийн сүүлд танарт хандаж хэлэхэд Японд хаан бол эдрийг амсаж үзээрэй. Тэгэхдээ би өөрийнхөө одоо энэхүү видео хийж эхэлж байгааг далиндуулан та нарт нэгэн бэлэг болгосон. Тэгээд энийг үзэж байгаа хүмүүсүүдэд би нэг ялагч тодруулаад тэгээд ийм 3 янзын 2 янзын ногоон цай тэгээд нэг нь болохоор маружингийн амттай KitKat бэлгэлнэ. Энэ 3 KitKat-ыг хожихын тулд яах ёстой вэ гэвэл хамгийн түрүүнд миний пэйж хуудсанд лайк дараад энэ видеог шеэр хийгээд тэгээд хамтдаа хувааж идэх 3 найзаагаа меншн хийх хэрэгтэй байгаа. Илэгчийн би 6 хоногийн дараа өөрийнхөө Facebook хуудсан дээр лайв хийж тодруулах болно. Тийм учраас бодохгүй уулзцгаая. Түр баяртай.